TM телевизэн үзэгчдэд энэ орой мэндийг хүргэе. Цагаан сараар шинэ нэгэнд таарсан нэвтрүүлэг тасалдсан байгаа. Тэгээд шинэ ирж байгаа луу жилдээ манай нэвтрүүлэг шинээр одоо эхэлж байна. Та бүхэн сайхан шинэлцгээсэн мэт дээ. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв ипотек 6% хүүтэй зээл сүүлийн үед их яригдах болсон сэдэв байгаа. Тэгээ манай өнөөдрийн зочноор Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Инх Баяр, Улсын их хурлын гишүүн Баяр сайхан Гартхүүгийн Баяр сайханаар оролцож байгаа. Өчигдөр миний бие уржигдөр Монгол хүн 2020 лекцийн хүрээнд орон сууцны ипотекийн зах зээлийг хөгжүүлэх нь гэдэг сэдвээр илтгэл тавьсан. Тэгээ өнөөдрийн манай сэдэв ба энэ илтгэл болон одоо ипотекийн зээлтэй холбоотой сүүлийн 10 гаруй жил болсон үйл явдлын тухай ярилцсан. Мэдээж сүүлийн үед засгийн газар сарлаад байгаа 6% хүүтэй зээлийн талаар бас авч хэлцэнэ. Өнөөдөр манай нэвтрүүлгийн асуулт бол засгийн газраас 6% хүүтэй зээлийг авах шалгуурын дотор орсон энэ зээлийг авах одоо өрх бол заавал 4 хүүхэдтэй залуу гэрүүл байх уугүй юу гэдэг асуултыг тавьсан байгаа. 13 1206 гэдэг хол утсанд SMS одоо мессеж явуулж хариулж болно. Зөв буруу гэдэг хоёр хариулттай байгаа. Тэгээ нэвтрүүлгийн туршид энэ дугаар нээлттэй та бүхний мессежийг хүлээж авнаа. Ипотек гэдэг гадаад үг хэрэгжилж байгаа. Энэ бол удаан хугацааны байга орон сууцаар нь барьцаалж өгөх хүү багтаа хугацаа уртаа зээлийн тухай нэр томьёо. Тэгээ манай улсын ипотекийн тухай хуулинд энэ үг бол тэр чигээр орсон байгаа. Тэгээд энэ ипотекийн зах зээлийг Монгол улсад анхалж хөгжүүлж ирсэн төслөөс хойш өдийг хүртэл энэ асуудлыг хариуцж байгаа Инх Баяр захирлыг бид оролцоосоо гэсэн. Тэгээд ярилцлага энэ ипотекийн зах зээлийн талаар маш товчхон ярьж өгнө үү гэж Инх Баяр захирлаас миний баруун гуртлаас эхэлье. За баярлалаа. Тэгэхээр ипотек гэж одоо гадаад үг байгаа. Тэгэхээр ер нь бол зөвхөн хуулийн хоёр төрлийн систем байдаг. Ийм иргэний хөлтэй орнуудад бол ипотек гэж орон сууцны одоо орон сууцаа барьцаалан зээл авж байгаа тэр үйл явцыг бол ингэж нэрлэдэг. Ер нь үйл хөдлөх хөрөнгө. Тэгээд энэ бол ер нь хүн насан туршдаа одоо мөнгө хоримтлуулаад орон сууцтай болох уу? Аль эсвэл одоо залуу зандан ажил хөдөлмөр хийж байгаа үедээ тодорхой хэмжээний хоримтл эхэлж үүсгчээ тэрийг урьдчилан төлбөртөө өгөөд тэгээ өөрөө одоо орон сууцтай болоод явах уу гэдэг юм байна. Тэгэхээр яг энэ бол ерөөсөө орон сууц гэдэг бол хувь хүнийхээ хувьд бол амьдралдаа хийж байгаа том хөрөнгө оруулалтын нэг учраас тэр том хөрөнгө оруулалтыг залуу занданд их цагтаа анх эхлүүлээд тэгээд одоо хөрөнгө оруулагч болж тодорхой хугацааны дараа яг тэр өөрийг өмчлөгч болж хувирдаг ийм одоо давуу талтай байдаг. Энийг бол Монгол улсад одоо хөгжүүлэхээр 90-ад оны одоо сүүлээс эхэлж бол бид нэр ажиллаж исэн. За ингээд орон сууцны санхүүжилтийн төсөл гэж Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсний дараа ер нь бол моргежийн буюу ипотекийн зээл бол өөрөө Монголын банк санхүүгийн салбарт маш чухал бүтээгдэхүүн болж хувирсан байж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол хууль эрх зүйн орчин бүрдсэн. Орон сууцны зээл маань өнөөдөр маш сайн чанартай зээл гэдэг нь зах зээл дээр нотлогдсон. За 2003 оноос хойш өнөөдөр олгогдсон нийт зээлийн хэмжээ бол 656 тэрбум төгрөгт хүрчихсэн. Зээлдэгчийн тойрон ойролцоогоор нэг 16 мянга гаруй зээлдэгчтэй болцсон. Одоо ийм ингээд зээлийн дундаж өсөлт хүртэл нэлээд эрчимтэй явж байгаа ийм одоо үзүүлэлтээр өнөөдөр явж байна. Тэгэхээр орон сууц гэдэг бол өөрөө хүний амьдралын байнгын өсч идэг эрэлт хэрэгцээ. Энэ эрэлт хэрэгцээ маань өөрөө одоо нэг өрөөтэй хүнийг хоёр өрөөтэй болгох одоо гэртээ хүн ямар нэгэн сайхан байшинтай болгох тэр цаана эрэлт хэрэгцээ маань өөрөө хэрэгцээгээ үүсгэснээс гадна өөрөө орон сууц чинь зах дээрээ аягүй тийм эдийн засгийн тийм
олон одоо юмыг дагуулдаг тий одоо орлогыг нэмэгдүүлдэг одоо тэгэл энэ ажлын байр нэмэгдүүлдэг за тавилга одоо тоногдох хөрөмжөөс өсвөлэл тий тийм учраас ер нь орон сууцаар нь хүмүүс тухайн орны иргэдэн дийлэнх нь ялангуяа дундаж иргэдэн ямар орон гэртээ амьдарч байгаагаар тэр одоо улс орны өөрийнх нь хөгжлийн төвшинг илэрхийлдэг болжээ тий. Гэтэл бид нэр өнөөдөр ямар шиг байдалтай байгаа вэ? Тэгэхээр энэ дээр бас бид нэлээд анхаарлаа хандуулж явах хэрэгтэй байх гэж би нэг бодож байна. Баяр сайхан гүшүүн. Орон сууцны зээлийн тухай. За баярлалаа. Үзэгч та бүхэнд энэ орой мэндийг дэвшүүлье. За орон сууцны асуудал бол яа харахгүй манай Монголын нийгмийн өмнө өнөөдөр тулгуурч байгаа хамгийн чухал асуудал. За амьд хээл ахуул орон сууц энэ бүгдээрээ одоо бидний нэг номерын шийдэх асуудал гэж би өвдөө бодож байгаа. За орон сууцны асуудлыг шийдэхин тулд энэ бол өөрөө маш их олон өргөн зар өрөөтэй цогцоор нь шийдэх асуудал байгаа юм л да. За орон сууцыг бид өнөөдөр 1 квадрат метрийн үнийг бууруулах асуудал бол хамгийн одоо чухал асуудал гэж бодож байгаа. Яг өнөөдрийн байдлаар нийт одоо Монгол улсад үйлдвэрлэж байгаа барилгын материалын 30-37% нь дөнгөж одоо монголчууд бид өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр бий болгож байна. За үйлдэлсний гадаадаас импортоор оруулж ирж байгаа юм л да. Тэгэхээр эхний ээлжинд барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх асуудлыг бид цогцоор нь шийдвэрлэх ийм одоо чухал зорилт тавьж ажиллах ёстой гэж би өвдөө бодож байгаа. За та бүхэн мэдж байгаа сая шинэ оны өмнө цагаан сарын өмнөхөн инфляц огцон өссөн байдаг. За инфляц огцон өссөн асуудал бол өөрөө валютын ханш за мөн бензин нефть түлшний үнээс одоо хамааралтай байдаг байсан. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр суур үн болж байгаа энэ бензиний үнийг бид өөрсдөө монголчууд одоо барьж явах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм л та. За тэгэхээр Монгол улс хамгийн одоо чухал зорилт бол орон сууцны асуудлыг шийдэхин зэрэгцээ бид үнийг одоо буулгахын тулд үнийг тогтвортой барьж явахын тулд энэ бензиний үнийг монголчууд дотооддоо нефть бүтээгдэхүүнээ боловсруулах асуудлыг одоо чухлаар тавих ёстой. За тэгээд Монгол улсын засгийн газраас 6% хүүтэйгээр орон сууцны зээлийг гаргахаар одоо шийдвэрлсэн байгаа. За энэ бол одоо санхүүжүүлэхийн тулд 200 гаруй тэрбум төгрөгийн бондыг одоо 2 удаа гаргахаар одоо яригдчих байгаа юм байна лээ. Тэгэхээр энэ бол одоо би бас монголчууд бид хэдхэн жилийн өмнө жилийн бараг 10 гаруй хүүтэй ийм зээл байсан гэж би дуулж ирсэн тийм. Тэгэхээр одоо бол энэ бол 6% болж байгаа гэдэг чинь бас маш их одоо бас боломж нэгдэж байгаа гэж би бодож байгаа. 20 шахан байсан тийм. Тэгэхээр бол энэ бол одоо маш том боломж. За тэгээд сая одоо бас энэ түүхээс нь ярьлаа л да. Тэгээд олон улсад дэлхийн олон улсад энэ орон сууцныхаа асуудлыг олон янзаар шийдвэрлсэн арга зам байдаг. За өнөөдрийн одоо яг одоо бидний энэ одоо яриад сууж байгаа энэ арга бол одоо хамгийн одоо классик буюу шилдэг арга гэж би өвдөө бодож байгаа юм л да. За 6% хүү гэдэг бол үнэхээр яа харахгүй өнөөдөр ард иргэд төр засгаас их хурлаас засгийн газраас шаардж байгаа нийгмийн баялагын шударга хуваарлтанд одоо энэ зарчимд одоос дөхөж очиж байна гэж бодож байгаа. 6% хүүтэй энэ зээл бол дэлхийн нийтэд бас стандарт буюу дундаж одоо ийм хүү байд юм байна. Тэгэхээр бид үүнийгээ цаашид одоо улам өргөжүүлээд явах зөв зүйтэй байхаа. За тэгээ та бүхэн мэдж байгаа барилгын салбар ялангуяа одоо бид энэ моргижийнхаа орон сууцны салбарыг моргижээрээ дэмжиж явах юм бол энэ барилгын үйлдвэрлэлийг дагаад маш их одоо олон ажлын байр бий болгох ийм болцоо боломж бол харагдаж байгаамаа. За тэгээд бидний одоо 20 гаруй жил ярьж байгаа утааны асуудлыг бол энэ бол өөрөө хамтдаа шийдвэрлэгдээд явах ийм болцоо боломж байгаа. За тэгээд монголчууд бид нэг нийгмийн одоо формацаас нөгөө нийгэм рүү шилжих хамгийн одоо чухал түлхэж өгсөн зүйл бол ерөөсөө Улаанбаатар хот монголчууд бид орон сууцнд орсон асуудал байгаа маа. Энэ бол өөрөө нийгмийн хувьсгалын одоо шин чанартай зүйл байгаа. Тэгэхээр одоо бид энэ моргижийнхаа зээлийг одоо ард иргэдтэй айлхаар хүртээмжтэй. За гэхдээ Монгол улсын засгийн газраас гаргаж байгаа
энэ зээл олох журам дээр одоо бас зарим тодруулах зүйл байгаа. Та бүхэн одоо энэ телевизийн нэлэгцийн доор энэ одоо асуултанд хариулж байна. Тэгэхээр ерөнхийдөө та бүхний хүсэж хүлээж байгаа зүйл одоо ерөнхийдөө тодорхой байна гэж би хувьдаа бодож байна л да. Тэгээ би нэг зураг харуулаад энэ манай улсын орон сууцны хэрэгцээ байгаа. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон одоо энэ зурган дээр бол сайхан байшингууд харагдаж байна. Энэ бол ердөө 30% байгаа. Манай нийт өрхийн 716 мянган өрх байгаагийн 30% нь инженерийн шугам сүлжээтэй холбоотой одоо шаардлага хангасан орон сууцнд байна. 70% нь гэр хороолт буюу 501 мянган өрх орон сууцныхаа нөхцөлийг сайжруулах юм шаардлага байгаа. Тэгээ 90 жил хөгжөөд орон сууц бариад ингээд энэ бол их чамлалтай үзүүлэлт болчиход байгаа юм л. Тэгэхээр орон сууцны хэрэгцээ ямар их байгааг бол эндээс төсөөлж харж болж байгаа. За ямар үзүүлэлтээр энэ улс орнуудын орон сууцны моргжи зах зээлийн хэмжээгээр бол тэр улс орны хөгжил одоо хүмүүс нь тоглох сууцнд сууж ийн үгүй юу гэдэг бол харагддаг л да. Бидний жишээ авах дуртай Америк нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү хэмжээний моргжийн зээл одоо байгаа. Тэнд бол ажилтаа хүн болгон байртай болж болдог. Мэдээж ажлынхаа хөлсөнд таарсан орон сууцтай байна шүү дээ. Хүн болгон адилхан 9 давхрын 1 2 юм уу 3 өрөөтэй байдаг. Манай социализм шиг биш. Хүн болгон таарсан, өрх болгон таарсан моргж байгаа юм. Тэгээд бодоход бол тэднийх бол GDP-гийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 100%-тай тэнцэх моргжийн зээлтэй байхад Монгол улс бол сая их хоёр захирлын хэлдэг 656 тэрбум бол манай 6.1 хэдэн тэрлион дотоодын нийт бүтээгдэхүүний 10.9% байгаа. Тэгэхээр манай моргжийн зах зээл бол ойрын хэдэн жил бараг одоо худлаа хэлэх хүнд жил болгон 2-оор үржигдэх юм одоо боломж байгаамаа. Тэгэд энэ боломжийг яриад эхлэхээр хүмүүс бол маш их сонирхож байгаа. Яагаад одоо ярьж байгаа сонгуульд өгсөн юм уу? Урд нь өгч болоогүй юм уу гэх мэт олон асуудал гарч ирээд байгаа. Ялангуяа өчигдрийн лекц уншсанаас хойш бол маш олон хэвлэл сонин хүмүүсийн имэйл ирж байгаа л да. Энийг анх удаа ярьж байгаа юм шээ. Түрүүчийн их хурлаас хойш ярьж байгаа гарах ёстой 4 хууль байсан. Хамгийн сүүлчийн хууль энэ оны 1 сард гарч дууссан байгаа. Тэгээ үндсэндээ бол эрх зүйн орчин бол бүрдсэн. Тэрнээс гадна МИК-ийн өөрийнх нь Монгол банкны одоо хэд 10 журам байна уу те? 10 журам энэ болгон бол энэ зах зээлийг хөгжлийн явцад бол яг амьдралаар шалгадаад анхны Азийн хөгжлийн банкны моргжийн зээл бол хуульгүй явсан шүү дээ. Ердийн зээл шиг адилтгаж явж байсан. Тэрнээс хойш бол их эрх зүйн орчин бол боловсронгуй болсон л да. Эрх зүйн орчин боловсронгуй болох бол нэг хэрэгээ. Энэ болгоцсон юмныхаа зах зээл рүү төр өөрөө зөв оролцох нь одоо тэрнээс дутхгүй одоо юм байгаа. Жишээ нь бол өнөөдөр сонгуульд өгсөн ардын намын засгийн газрын явуулж байгаа бодлого бол сонгуул руу чиглэсэн оноо авах гэсэн зүйл болчиход байгаа учраас бид санаа зовоод одоо хүртэл бүрэлдсэн моргжийнхаа зах зээлийг хамгаалах нь зүйтэй гэж үзэж байгаа. Жишээ нь бол одоо энэ 4 хүүхэдтэй залуу гэрүүд шинэ ойлголт гаргаж ирсэн. Тэгээд залуу гэр бол 4 хүүхэдтэй байхаа болсон л да. Тэгээ энэ бол одоо маш бага цөөхөн зээл үгүй гэсэн юм ядарсан арга юм шиг байгаа. За одоо хүртэл 30-аас 50% урьдчилгаа төлбөртэй явж ирсэн байрны зээлийг нэг л өдөр 10 болгоод одоо бууруулчихж байгаа. Энэ ахаал зах зээлийн эвдэж байгаа. Сонгуулийн дараа буцаад 30 болно шүү дээ. Бид сайн амьдралаасаа энэ 30% руу ороогүй юм л да. Америкийн үйл хөдлөлтийн хямралаас хойш энэ урьдчилгаа төлбөрийн хэмжээ бол зах зээлийг дампууруулахад нөлөөлдөг одоо гол хүчин зүйл байна гэж үзсэн. Сүүлдээ Америкт нөгөө ажилтаа бүхэн зээл авч дуусаад ажилгүйчүүдэд өгч гисэн сүүлдээ 0% урьдчилгаа төлбөртөө зээл хүртэл санал болгож байсан шүү дээ. Энэ өөрөө нөгөө дампуурлыг руу авчихсан учраас одоо энэ моргжийн хууль түрүүчийн хурлаар гараагүй нэг шалтгаан дээр байгаа.
түрүүчийн хурлын үед ажлын хэсгийн дарганд бий байсан. Тэгээд Америкийн хямралыг харъя гэдэг энэ их хурл руу бол шилжиж орж ирээд 9 онд гарсан л да. Тэгээд нэг сонгуул болохоор л энэ нэг болж бүтэж байгаа юм а эвдэх гээд болио ардын намынхаа л гэж уриалах гэж бас өнөөдөр энэ суугаад байгаа маа. Тэгээд энэ дэлхийн аль ч улсын моргожийн шаардлага дотор хүүхдийн тоо байдгүй. Угаасаа хүүхдтэй байна уу, хэдэн хүүхдтэй байна. Тэр гэрүүл сайхан байранд амьдрах ёстой. Тэгвэл цалингийнхаа хэмжээгээр амьдрах ёстой. Тэгээ өнөөдрийн эдний засгийн газрын яриад байгаа 6% хүүтэй зээл яаж явах гэж байгаа талаар МИК-д мэдээлэл байгаа юу? Яг яаж одоо алинд нь оролцох гэдэг анх дахь ч уу, хоёр дахь ч уу? Бидний хувьд бол юуны хэвлэл мэдээлэлээс л мэдээлэл авч байгаа л да. Албан ёсоор таанд мэдэгддэг юм уу? Үгүй албан ёсоор бол бид нар мэдгдсэн юм бол алга байна. Тэгээ хэвлэл мэдээлэлээс авч байгаа. Ер нь бол зөвхөн эндээс юуг олж харж байна гэхээр зах зээл дээр ямар нэг имийг ингээд бүтээн байгуулж одоо бүтнээр юм хийхэд оролцогч талууд буюу тэр дотор нэг юмд хэсгүүд орж иж өөрийн үүрэгтэй орж иж тэрний бүтэн төгс бүтээгдэхүүн болно тийм үү. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг бий болгоход одоо оролцож байгаа нэг талууд нь шилэл янз бүрийн байгууллагууд байж болно. Банкуд ч гэдэг юм уу, төрийн байгууллага нь одоо хоёр дахь зах зээлийн манайх шиг байгууллагч гэдэг юм уу. Тэгэхээр тэр оролцогч талуудын санаа бодлыг тусгасан төгс тийм хөтөлбөрийн хэмжээнд бас асуудлыг бас ярих ёстой бас байвал илүү зохимжтой л доо. Ер нь бол зүгээр яг өнөөдрийн хувьд бол би хүн одоо иргэдтэй, хүртээмжтэй, тэдний төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зээлийг санал болгож байгааг бол ер нь зарчмын хувьд бол буруу зүйл бол биш. Гэхдээ энэ дээр бол харин одоо жишээлбэл бид нар Монгол банкнаас гаргасан ер нь дэлхийн стандартаар урьдчилгаа төлбөр бол 30% байж тэр моргэж бол өөрөө эрүүл явдаг гэж тий. Гэтэл тэр 30% маань өнөөдөр шууд 10% болцсон байдаг ч юм уу тий. Тэгэхээр тэр нь өнөөдөр дараа нь цаашаа хувираад үнцаас болоод явхад ирээдүйд хөрөнгө оруулагч тэрэнд итгэж мөнгө хийх үү гэдэг нь өөрөө аюулгүй том асуултанд тэмдэгтэй болчихж байгаа. Тэр хөрөнгө оруулалт хийхгүй бол засгийн газар бүх ачааг өөрнө гэсэн үг шүү. Ачааг өөрнө. Тэгэхээр бидний хувьд бол моргежийн хувьд бол нэг чухал юм бол өөрөө ихээр цаад барьцаа нь аюул чанартай. Өөрөө тэр орон сууцны зээл авсан хүн бол банк мөнгөө маш сайн төлж идэг. Өнөөдрийн одоо манай яг судалгаанаас харагдж байгаа шүү. Сүүлийн 10 жилийн судалгаа. Тэгэхээр муу зээлийн хэмжээ бол өнөөдөр нэгээс доош байгаа шүү дээ тий. Зээлийнх бол 10 дотроо байгаа тий. Тэгэхээр манай дээр байгаа жишээл МИК-ийн өөрийн худлаад авсан зээлийн гих чинь муу зээл бол бараг байхгүй одоо 0 гэж байгаа тийм үү. Тэгэхээр энэ нь бол бид нэр хамгийн сайн зээлүүдийг манай дээр төлрүүлж үнцаас болгож хувиргаж байна гэдэг маань ирээдүйд тэр бий болцсон байгаа сайн одоо хөрөнгийг өөрөөр тэр богино их үүсвэртэй авцсан төвлөрсөн байгаа мөнгөөр эргээд буцаад тэрийг эргэлдүүлж бонд болгож дахиад зах дээр тааламжны нөхцөлтэй тий их үүсвэрүүдийг бий болгоход энэ айгу чухал болж байгаа. Хэдийд ч гадаа зах зээл дээр гаргаж болно тий. Тийм учраас яг энэ утгаараа моргежийн өөрийн хамгийн одоо хөгжиж байгаа одоо ч өөрөө хэлээсээ Америк дээр дотоодын бүтээгдэхүүнийхээ хэмжээтэй тэмцсэн байна гэж байгаагийн гол шалтгаан бол өөрөө хамгийн сайн хөрөнгө байдаг учраас тэрний барьцаа нь өөрөө найдвартай байдаг учраас энэ өөрөө баг эрсдэлгүй тэг өөрөө аюул сан хөрөх чадвартай бүтээгдэхүүн болсон байдаг. Тэгэхээр тэр хөрөх чадвартай бүтээгдэхүүн өөрөө эдийн засагт зөвхөн хүмүүсийн орон сууцтай болгоо зогсохгүйгээр цаана эдийн засгийн маш олон зүйлүүдийг хүчин зүйлүүдийг нөлөөлж яадаг учраас энэ өөрөө бас зөвхөн хүмүүсийн орон сууц нийгмийн асуудал биш цаана эдийн засгийн бас гол бүтээгдэхүүн санхүүгийн том бүтээгдэхүүн болдог гэдгээр бас онцлогтой юм харагдаж байгаа эндээс тий. Зүгээр би нэг юм энд хэлмээр санагдаж байна л да. Нэг одоо нэлээд хэдэн жилийн өмнө бас бид нар тэр 1 сая ядуу иргэний орон сууцтай болох нэг Азийн орн дээр очиж уулзж ирсэн. Тэгээ тэнд ерөнхий сайдтай нь уулзаад байж хахад тэр ерөнхий сайд юу гэж хэлж ирсэн гэхээр өнөөдөр ядуу буюу одоо дундаж багавтар орлоготой иргэд өнөөдөр нийгэмд ядуугаараа байгаад байвал тэр хүмүүс зөвхөн тэжээгчтэл байгаад байдаг. Бусдаас юм хүртэл сууж идэг. Тэр хүмүүс хэрвээ сайхан орон гэртэй болчоод үр хүүхэд нь аятайхан цэцэрлэг сургуульд орох тийм боломжтой орчинд очих юм бол тэр хүн эдийн засагт тэрд нь байтугай илүү одоо хувь нэмрийг оруулдаг юм. Баялаг бүтээгч болж хувирдаг юм. Тийм учраас орон сууц гэдэг бол нэг талаас нь бол нийгмийн бүтээгдэхүүн, нөгөө талаараа эдийн засгийн баялагийг улам одоо хөгжүүлэгчтэй ийм бол чухал хөшүүр гэмшүү гэдгийг бас тэгж хэлж ирсэн. Тэр бас надад их сайхан үг санагдаж ирсэн байхгүй юу? Би одоо энэ засгийн газрын зарлаад байгаа
6% хүүг шөөмжлөхгээ сууж ийн л да. Засгийн газар юу гэж хэлсэн гэхээр 50 сая хүртэл төгрөгийн байр ав. Заавал 55 квадрат байна. Тэр нь бол одоо манай зах зээлийн нөхцөлд одоогийн зах зээл биш байгаа. Тэгээ 6% зээл өгнө 20 жилээр өгнө гэж байна. Тэгээ энэ 6% 20 жилийн зээлийг одоод үзэхээр ийм тоонууд гарч ирж байгаа. Сарын төлбөр 322,394. Одоо энэ байна. Сарын төлбөр. Тэгэхээр ийм сарын төлбөртөө зээлийг хэн авах вэ гэхээр моргожийн дүрэн байгаа. Одоо зээл болон орлогын харьцаа. Зээл орлогын харьцаа 32-оос доош байвал сайн. Дээш бол муу. Тэгэхээр энэгээр бодох юм бол нэг 966 орчим мянган төгрөгийн өрхөө орлоготой айл энэ зээлийг авах болцоотой. Тэгвэл эрүүл төлөгдөнө гэсэн үг. Гэтэл засгийн газрын шаардж байгаа өрхөө орлого болохоор 600 мянга байгаа. 600 мянгаыг энд тоогоод үзэхээр зээл орлогын харьцаа чинь 54 болчиход байгаа. Тэгээ 54 бол амьдрах болцоогүй моргож байгаа. Тэгээ ядаж энэ барилгын сайд нь ерөнхий сайд нэг ийм тооцоо хийгээ үзчихгүй ингээд хүмүүсийн толгой эргүүлээд байгаа юм л та. Ямар зээл амьдрах вэ, ямар зээл амьдрахгүй гэдгийг энэ моргожийн калкулятор л харуулчих. Тэгээ энэ дотор нь одоо бүхий л зүйлийг нь бол тооцож болж байгаа юм л та. Гэтэл энээс өөр яг адилхан зээлийг одоогийн нөхцлөөр 30% урьдчилгаатай 15% хүүтэй 50 квадрат сая төгрөгийн зээл бол 489 мянга байгаа. Энэ дахиад өндөр байгаа. 489-ийг 3-аар үржүүлэхээр сая 500 орчим төгрөгийн орлоготой айлууд бол үндсэндээ зээл аваад дууссан байх гэж бодож байгаа. Одоо 6% хүүтэй зээл олдож байгаа бол одоо олдож штэ. Тэгвэл заавал 20 жил гэх хэрэг алга. 30 жил болгоо стандарт болгоч. Тэгээ яг адилхан 50 квадратыг бодоход 489 мянгаас 391 хүртэл багасч байгаа. 391 гэдэг бол сая гаруй төгрөгийн юутай. За энэ бол болохгүй би дийлэхгүй гэх юм бол квадратаа 10-аар бууруулаад 40 квадратын 167 мянган төгрөгийн сарын төлбөртэй зээл бас байж болж байгаа. 40 квадрат гэдэг бол манай хуучин стандартаар 2 өрөө. Одоо шинэ стандартаар 1 өрөөтэй нэг өрөөтэй бүхэл юмтай байр ийм байхад бол 167 3-аар үржүүлэхээр 300 624 500 орчим мянган төгрөг тий 500 жоохон гарав. Тэгэхээр 500 мянган төгрөгийн орлоготой айл бол гэр хорооллын одоо айлч газар бол ийм орлоготой айл байгаа. Дээр нь манай энэ барилгын яамны ярьж байгаа бас нэг буруу юм байгаа. Бүх хүнийг адилхан 100 мянган айлын хөтөлбөр тамрагдсан 9 давхар 12 давхар бетон суудсанд ор гэдэг. Би бол энэний эсрэг байгаа. Ягаад тэгэхээр хүн болгоны өрх болгоны нөхцөл өөр байгаа. Хашаанд амьдмаар хүн байна уу? Сумын төвд амьдмаар байна уу? Зөвхөн Улаанбаатарын хэдэн барилгын компаниг тэтгэх гэж хэрэгээр юм буруу бодлогын моргож зохиогоод байгаа анханаас нь. Ажил хийдэг хүн байгаад өрхөө орлого нь 500 мянга 600 мянга сая байдаг. Энэ хүмүүс хаана барих ямар байр барих нь хинч одоо сонирн биш. Тэр бол стандарт биш. Юун дээр стандарт байх вэ гэхээр тэр айлын барилга дулаахан байх хэвээр, түүхийн нүс төлдөг байх хэвээр, одоо бусад юмар халдаг. Цэвэр охор ус халуун хөтөө устай жорлонтой байх хэвээр. Ийм байж энэ зээлэн та нар хамрагдана. Эсвэл Улаанбаатарын гэр хорооллыг дахин төлөвлөх гээд бөө асуудал болж байгаа шүү дээ. Нүүлэхгүй байр хашаага үнэтэй хэлдэг. Та нарт 6% хүүтэй 30 жилийн хугацаатай зээл өгөө. Тэгтээ одоо юу гэдгийг 100-аараа 150 200-аараа ингэж шин төлөвлөлтөнд орноо. Шин төлөвлөлт бол танаа нэг хэсэг газар чинь сулар нэг хэсэг газар дээр та нар байшин байр. Тэгтээ сая миний хэлдгээр олуулаа нийлж бариул хямдхан болно шүү дээ. 2 давхар 3 давхар. Үлдсэн байшин дээр та нар заавал ашигын юм хийнэ. Яг бол та нарын орлого бол болохгүй байна. Тэгэхээр ашигын юмнасаа олсон орлогоороо нөгөө моргожоо төлнө. Одоо түрээс байдаг юм уу? Ийм нөхцөлийг хангуул аав. Өгөө өгөхгүй. Яг тэгвэл бүх хашаа руу дэд үтс татах мөнгө энэ улсад одоогор байхгүй байна. Цаашдаа ч гэсэн гарахд хэцүү шүү дээ.
Тэгэхээр төвлөрсөн дэд үтс, төвлөрөөгүй дэд үтсэж индивидуалны одоо 1 сая төгрөгийн үнэтэй айлын ус цэвэрлэгч байгууламж компаниуд хийж шин. Тэгэхээр моргожийн өөрийнх нь хамгийн гоё юм нь юу гэхээр энэ шаардлагад нөгөө баяр сарын гишүүний яриад байгаа зээлийн юу квадратын үн чинь баригдахгүй шүү дээ. Одоо сая 500 2000 3 сая төгрөгийн квадратын үнэтэй байшингууд гараад байна шүү дээ. Тэд нар бол өөрийнхөө зах зээлийнхаа жамаар яваг. Улс юунд анхаарах вэ гэхээр дундаж орлоготой, бага орлоготой иргэдэд таарсан моргож зохиох, тэрийг хөдөлж авах. Хариуд нь зах зээлийн хүнээс бага хүнтэй зээл өгч байгаа бол зохиомлоор. Одоо лайбр дээр нэмэх нь хийдэж байдгийн 3 бүдэг зээлийг дамжуулж өгөх гээд шүү дээ. Тэрүүгээрээ танаа бондыг хөдөлж авах гээд шүү дээ. Тэгэхээр ийм нэг нөгөө ойлголтын зөрүүгээ нэг болгож авахгүй бол барилгын хэдэн компанийг дэмжих бодлого байж болно. Тэрүүгээрээ буцаагаад одоо дөнгөж хөл дээр зогсож байгаа морж байгаа тогтолцоог нураачч болохгүй шүү дээ. Барилгын компаниудын ашгийг барилгын компани эзэл бодох ёстой. Улс төрчид бид бол аль болохоор 10 20 30 мянган гэр бүл өрхүүдийг боломжийн орон сууцнд хурдан оруулах ёстой. Тэрнийхээ орсныхоо хойно нөгөө ажил голоод хийхгүй байгаа улсууд чинь ажил голохгүй хийдэг болно. Яг гэвэл моргожийн зээлэнд хамрагдах хамгийн гол шалгуур бол ажилтай байх. Тогтмол орлоготой байх. Их баг нь бол дараагийн асуудал. Ихтэй таарсан том байр, багадаа таарсан багахан шиг байр. Тэгвэл одоо минимум нэг 40 квадратаас дээш халуун утустай жорлонтой байх нь хамгийн чухал юм л да. Тэгээд нөгөө моргожийн тавигдах шаардлага нь өөрөө эрүүл байх юм бол зах зээлээ зөв болгоо залаа явчихдаг. Энэ шиг ингээд 4 хүүхэдтэй гээд ингээд буруу шаардлага тавиад байх юм бол ажиллахгүй л дээ. Энэ 4 хүүхдийн шаардлага тавихын оронд хүүхдийн тоонд бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Хүүхдтэй байна уу, хэд олон хүүхдтэй байна уу, тэр бол дараагийн асуудал байгаа. Барилгын компани квадратын үн дээр л хязгаарлалт тавих хэрэгтэй. Чи зээлээ квадратынхаа үнийг сая 500 гिचээд хэдхэн хүн зармаар байна? 10 хан айлд. Одоо 100 хан айлд. Квадратын үнийг чи сая төгрөгийн дотор оруулж чадах юм бол шоолон. Одоо 100000 айл наад зээлж авахд бэлэн байна. Ингэж л нөгөө барилгын буруу хөгжиж байгаа салбараа зөв болгодог зах зээлийн арга нь энэ л дээ. Өөрөөр бол өөр юм бол бодож олоогүй шүү дээ. Тэгээ орон сууцны корпорац гэж нэг сонин байгууллагатай болцсон. Сумын төвд барьсан 4 айлын сууцынхаа төлбөрийг одоо яаж олж байгааг мэдэхгүй. Одоо энэ 200 Оскагаар явуулах юм бол дахиад энэ зах зээл эвдэрнэ гэсэн үг. Дахиад нөгөө итгэж хөрөнгө оруулагч байгаа улсууд дахиад хэдэн жилээр хойшлно гэсэн үг шүү дээ. Америкт баянда бүх айл нь байшинтай байдаг байхгүй. Америкийн үйл хөдлөлгөөний зах зээл өөрөө энэ дэлхийн мөнгөөс хорж шүү дээ. Тогтвортой. Мөнгө нь алга болдгоо. Мөнгө төлдгөө айл байх юм бол дор нь хөөж гаргаад дуудлагаар зарчдаг, борлуулцдаг. Хамгийн найдвартай зах зээл учраас мөнгө тийшээ орсод байгаа. Одоо Монголд ямар шанс гарч ирж байгаа гэхээр Европын үйл хөдлөлгөөний зах зээл зогсон байдалд орсон. Америк өөрөө асуудалтай болцсон. Нөгөө цалин сайн ажил хийгээд цалиа аваад байранд суудаг хүнийхэнтэй дуусчихгүй юу. Тэгээ цагийн ажил хийдэг янз бүрийн улсууд нь үлдсэн. Тэд нартай хамаа намаагүй моргож шагалсан учраас ингээд дампуурсан шүү дээ. Тэгээ алдаагаа олж хараад засаж байгаа. Манай хууль бол энэ алдаагийн одоо хууль гарах гэжсэн үеийн тэр хилцүүлгүүдийг би одоо санаж байна л да. 30%-аас доош болгочуд яах юм бэ? Америк зөвлөх хүртэл байсан шүү дээ. Тийм байсан. Танаа улс 30%-га ойрын одоо 10-20 жил хадгалж явахгүй бол манай ардаас орно шүү. Бид бол алдсан. Шуналтаадаа 30% авах гээд байгаа юм биш энэ улс. Зүгээр л энэ зах зээлээ зөв явуулахын тулд 30% гэдэг тоо бол бид нар ч бодож олоогүй. Дэлхий өөрөө бодож олсон байна. Тэгэхээр яг зүгээр моргож өөрөө эрүүл явах. Ер нь бол яг альва нэгэн юм өөрөө их зөв бүтцтэйгээр эрүүл явж гэмээ чинь тэр нь урт удаан хугацаанд зах зээл нь өөрөө аваа явчихдаг. Тэгэхээр төр засаг яг тэр юмд яаж оролцох хэвтэй юм уу? Яг хувийн хвшлүүд нь яах хэвтэй, банк санхүүгийн байгууллагууд нь яаж оролцох вэ? Тэгэхээр 30% хувьд ингээд ярихад за 30% одоо
50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа 30% урьдчилан төлөхөд 15 сая. Гэтэл 15 сая тэр хүн залуу хүмүүст байдаггүй. Тэгэхээр Монголд энэ бол проблем байна. Гэтэл өнөөдөр бас хүмүүсийн цалин харьцангуй өсөж байна. Боломжийн болж байна. За энэ тохиолдолд нөгөө тэр өрхийн одоо орлогын сарынхаа төлбөрийг төлөх боломжтой хэмжээнд очисон боловч уурчлагаа төлбөрийн асуудал тэр залуучуудын өмнө тулгараад ирдэг. За энийг ерөөсөө дэлхийн практикт яаж шийддэг вэ гэвэл ерөөсөө моргежийн баталгааны сан гэж байгуулждаг. Моргежийн баталгааны сан гэхээр тэр залуу гэр бүл 10% өөрөө гаргаад 20% нь болохоор баталгааны сангаас батлаад өгчөөр тэр хүн үндсэндээ банк нь 70% нь зээл өгдөг, баталгааны сан 20% нь даачдаг, өөрөө 10% ячдаг. Тэгээд ирэхээр тэр нь бол ингээд тэр хүн урт хугацаанд бас нөгөө баталгааны сангийнхаа багахан хэмжээний фиг сар болгоныхоо төлбөр дээр нэмж төлөөд ингээд зээлтэй болоо явдаг. Тэгэхээр энийг бас бид нэр ипотекийн корпорациас бид нар бол сүүлийн одоо би 2 жил энийг ярьж байгаа. Ер нь энийг хийе, хамтарч хийе гэдэг. Тэгэхээр одоо төр өнөөдөр иргэний орон сууцтай болох зорилготой байгаа бол ийм эрүүл системийн дэмжмээр байгаа. За яг энэ одоо энийг хийе, хамтарч хийе гэсэн би бас саналуудыг бас хэд хэдэн төрлийн байгууллагууд явуулж ирсэн. Одоохондоо ер нь бол нэгдүгээрт 30% эвдэж болохгүй, хоёрдугаарт 30% та хүмүүсийн тоо багадаад байгаа бол одоо энэ уул уурхай мөнгө шүү дээ. Сар болгоо өгч байгаа 21 одоо бөөнөр нь хамаатан садныхаа мөнгийг цуглуулад эндээ өгч болно. Энэ зориулсан юу бичиг гаргаж болно. Одоо би одоо хамаатныхаа 10 хүнийхийг авчаад энэ жил би байртай болчих, дараа жил чи болчих гэдэг юм уу. Тэгээ маш олон арга бодож болж байгаа. Тэгтээ 30% л эвдэж болохгүй. Энийг эвдэх юм бол зах зээл чинь будаа. Зах зээл будаа болохоор хэн охирох вэ гэхээр татвар төлөгч тохирч байгаа. Яг гэвэл улсын төсвөө санхүүжүүлэх 3 дахь арга зам руугаа орохоос өөр аргагүй болж байна. Уг нь бол улсын төсвөө рүү орохгүйгээр зах зээл өөрөөгөө зохицуулаад аваа явуулдаг системийг бид сонгосон шүү дээ. Хоёр дахь зах зээлээс оролцсон. Барилга барихад оролцохоо байлээ. Барилга барихад оролцоод дампуурсан улс зөндөө шүү дээ. 70 оны Мексик бол бас ингэсэн юм билээ. Энэ барилгын компаниуд одоо дампуу юу болохоо байлаа. Амар өндөр үнэтэй байр барьж байна. Тэгээ Мексикийн барилгын сайд нь би бол хямдхан барилга барьдаг хүн гэж 10 жил оролцсон байгаа. Тэгээ хувийнхаас ч өндөр үнэтэй байр зарж нөгөө материалаа шагаар авдаг барьдаг гэд бөөн проблем болоод улсаа бөөн алдагд оруулаад тэгээд Мексикод ер нь байр барихаа болий. Хоёр дахь зах зээлээс одоо яг зах зээлийн жамаар л оролцдог болъё гэдэг сургамжтай үлдсэн байна. Энийг хүртэл тэр хууль гаргаж явах үеийн зөвлөхүүд хэлж өгч ирсэн л да. Тэгээ бид нар яхаар бусдын алдцаадаг давтдаг юм бэ? Одоо Оско бол дахиад алдаад автах гэж байгаа байхгүй. Барилга барьдаг улсын компани болох гэдэг. Тэгээд энэ бол гишүүний ярьж байгаа бол одоо ерөөсөө бидний хамгийн гол зарчим бол ерөөсөө энэ моргежийн энэ тогтолцоо бол ерөөсөө хувийн хөвшил, хувийн идэвх санаачлаг, хувийн өрөнгөн дээр л одоо тогтох ёстой гэж би хөвдөө бодож байгаа юм л да. Тэгээд сая бол Мексикийн жишээ ярьлаа. Яг харахгүй улс нь одоо энэ орон сууцны социальны шөлөө гэж ярьдаг тийм нийгмийн халамжийн сууц. Нийгмийн халамжийн сууцнд төр нь өөрөө хөрөнгө оруулаад төр нь өөрөө барьсан байгаа. Төр нь хөрөнгө оруулаад улсын компани өөрөө одоо барьж байгаа. Барьсан ийм тохиолдол байгаа. Энэ тохиолдол нь Мексикт бол одоо нурсан. Энэ бол тодорхой. Швейц улс 1950-аас 70-аад оны хооронд 1 сая орон сууц гэсэн юм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна л да. Тэнд бол одоо мэдээж ил тод байдал за мөн одоо хариуцлага ардчлал энэ бүх зүйл одоо төгс хөгжсөн газар шүү дээ. Тэгээд нефт хийн асар их одоо баялагтай байсан. Тэрнээс орж ирсэн орлогыг одоо бидний өнөөдөр ярьж байгаа нийгмийн одоо шудраг хуваарлт буюу маш хямд орон сууцыг барьсан байна. 10 жилийн хугацаанд барьсан байна. 10 жилийн хугацаанд 1 сая орон сууц. За үр дүн нь бол одоо иргэдээ одоо өнөхөр бүх орон сууцны асуудлыг шийдсэн. Дэлхийд одоо өөрөө засгийн газар нь өөрөө хөрөнгө оруулалт өөрөө бариад өөрөө борлуулад хямдралтаар борлуулад хамгийн одоо ганц жишээ байгаа юм. За бусад газруудад бол одоо тий бүтсэн. Тэр яг нөхцөл нь бол өөр л дээ. Тэр өнөхөр хяналттай, хариуцлагатай, маржлалтай газар. Тэгэхээр бид бол одоо тэр хэмжээнд одоо тийм шалгуурыг бол давж чадахгүй байх. Тэгэхээр бол өнөөдөр одоо яг бидний сая үндсэндээ бид 3 яриа нийлж явах шиг байна. Ерөнхийдөө төр бол аль болохоор энэ барилга барих асуудал руу орж болохгүй. Тэгэхээр өнөөдөр
та бүхэн мэдж байгаа Монгол улсад тендер зарлагдж байна. Тендерээр барилга баригдаж байна. За худалдан авалт хийж байна. Асар их үнэтэй. Одоо Азад бол ер нь манайх бол одоо энэ үл хөдлөхөрөнгөө нь асар их үнэтэй байгаа. Тэгэхээр энэ төрийн оролцоо гэдэг чинь өөрөө барилгын үнийг үүсгэх нэг тийм ерөөс хурцгуур нь болчиход байгаа. Тэгэхээр аль болохоор бид энэ асуудлаас зайлс хийх ёстой. За тэгээд сүүлийн үед бол ер нь бол хард иргэдэг төрхөн орон сууцчлуулах асуудал дээр уудуурхайн баялагаас орж ирж байгаа хөрөнгийг ерөөсөө шууд газрын орон сууцаар солих гэх мэт одоо асуудал яригдж байгаа л да. Энэ олон хувилбар яг олон санаа дуурлаж байхад нэг нь бол одоо тодорхой болох л байх л да. Тэгэхээр бол энэ бүхний эцэст бид нэг л одоо зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Ерөөсөө бидний ярьж байгаа 100 мянган айлын орон сууц барих болцоо боломж нь байна уу үгүй юу гэдэг л асуудал байгаа. За өнөөдрийн техникийн талаас нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 2016 он хүртэл 75 мянган айлын орон сууц барих л одоо нөхцөл болцоо боломж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сая бид одоо 3 жил гаруй хугацаанд 5 дугаар цахилгаан станц гэсэн одоо их усүр гэж одоо хэрүүл марга хийсэн л дээ. Тэгэхээр энэ асуу 5 дугаар их усүрийг барьж вэж энэ 100 мянган айлыгаа одоо бас Улаанбаатар хотод 75 мянга даваад одоо барих ийм шаардлага байгаа юм гэдэг бид бас бодох хэрэгтэй. Энэ нь бол социализмын үеих шиг том өндөр байшингууд барихын эсрэг байгаа. Улаанбаатар өөрөө газар хөдлөлтийн идэвхтэй үст байдаг. Тэгээд хэдэн оны ч үлээ Армени газар хөдлөлт байгаа шүү дээ. Би оныг марчиж. Тий 88 билүү. Тий Армени Спитак гэдэг хотод болж байсан. Спитак гэдэг надыг оюутан багт болсон. Тэгээд тэр улсад хамгийн олон өгсөн байдаг. Яасан гэхээр манай Улаанбаатар шиг өгсөн байшингууд хүнд бетонууд нь унахтаа ингэж хүн алсан байна. Ингээл яг одоо чүдэнцийг ингээд унахахаар ингэж бие биен дээр их хөдөж унсаар байгаа. Тэгэхээр бид нар шиг газар бол Канад модон технологи бол аюулгүй байгаа. Хамгийн их газар хөдөлдөг Калифорни мужи улс бол зөвхөн модон байшин барихыг зөвшөөрсөн байгаа. Одоо residential орон сууцыг тэр high rise бол цөөхөн байгаа шүү дээ. Канад модон байшингаар өнгөрсөн жил уурангаад тэрэм төгрөгөөр 19 багийн төв бариулсан. Том жижиг янз бүрийн дундаж 1 квадрат метрийн өртөг бол нэг багийн төв бол жижиг нэг айлын байшин шиг том нь одоо хэдэж байдгийг 2 давхар 10-20 айлын сууц шиг тийм байгаа юм л да. 400 мянгаас хэтрээгүй. Канадаас модыг авчираад, Канадаас ОСП-г авчираад цементл Монголынх байсан байх. Цон хаалга бол Монголынх 400 мянган төгрөг гарч байгаа. Тэгэхээр өндөр үнэтэй сууц барьж одоо зардаг улсуудад бол би хариу болгож байгаа. Цемент үнэтэй, арматур үнэтэй байж байгаа. Тэгвэл альтернатив байна шүү дээ. Бид 10 давхар байшин барих гээгүй. Ердөө нэг айлын сууц барих гэж шүү дээ. Эсвэл бөөрөөр нэрс 2 айлын, 4 айлын сууц. Маш их юутай дулаан юмдаг. 12 хотын төвд би сая зургийг хайгаа олсонгүй 5 багийн төвийн конторын барилга барьсан. Одоо цонхнууд нь онгорхоо шүү дээ өвөл. Яасан гэсэн чинь дулаахан Канад байшин тавиачаад хуучны социализмын топийн байшингийн стандартаар пар тавиацсан байгаа. Тэгээ одоо хүүтэн байшин гэж гомдолдог байсан. Одоо дулаахан байшин сууж болохгүй байна. Одоо аргаа ядаад ингээд цонхон онголгож агаараа зохицуулж ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхээр ахаад манай нөгөө төлөвлөлтийн буруу байж байгаа. Тэгэхээр бол 400 мянган төгрөгөөр байшин дуусгаад орж болж байхад бид нар бол заавал тэр өндөр 9 давхар аюултай байшин бариад ах хэрэггүй. Барилгын компаниуд өөрсдөө толгойн ажиллаг. Одоо сая төгрөг модон байшин бол 400 ч гэдэг юм ингээд моргэж өөрөө амьд байх хэвээр. Тэгэхээр моргожийн хувьд бол одоо ер нь бол зөвхөн орон сууц гэдэг бол өөрөө зөвхөн санхүүжилтийн асуудал биш. Зөв төлөвлөсөн, зөв барьсан, зөв санхүүжүүлсэн, зөв ашиглагдаж ээж гэмээ чинь тэр нь өөрөө одоо тэр 10 жил, 20 жил, 30 жилийнхаа найдвартай барьцааны болдог. Нэг хоёрдугаарт
хүн өөрөө тэр юмд маш том хөрөнгө оруулалт хийсэн байгаа учраас тэр хөрөнгө оруулалтынх нь өөрийнх нь юм ирээдүйд үн цэнийг алдахгүй доктортой одоо үн цэн өсөж явахын тулд тэрийг хүн байнга арчилж хамгаалж явах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ утгаараа бол орон сууцнд бол асар одоо том бас тэрэнд оролцож байгаа талуудад маш их хариуцлагатай үйл ажиллагаа ногдож байгаа. За Монгол улсын хувьд та өөрөө хэллээ тий газар хөдлөлийн асуудал. Газар хөдлөлт 789 балын одоо газар хөдлөлийн бүсэд бол бид нэр барилга байшингуудаа барихтаа тодорхой хэмжээний арга хэмжээ авдаг. Нэгээс одоо 6 хүртэлт бол бид нэр арга хэмжээ авахгүйгээр төлөвлөлт хийдэг тий. Гэтэл тэр төлөвлөлтүүд маань өнөөдөр номын журмын дагуу хийж гэнэ үү? Магадгүй тий одоо санхүүгийн аягүй чухал бүтээгдэхүүн тэрийг бид нэр санхүүжилт өгөөд идэх тий. Гэтэл хариуцлагагүй одоо барилгын нөхдүүдээс болоод тэр байшин ямар нэгэн асуудалд орвол яах вэ? За Улаанбаатар хотын төвд баригдсан байгаа байшингууд өнөөдөр газар хөдлөлийн одоо хэдэн баалыг төсвөрлөх боломжтой вэ? За нэг паспортжуулалтын асуудал гээл нэг улаан ногоон цэнхэр юу тийм шар юунуудыг хадна гээл бас нэг хэсэг яригдчихсэн. Одоо чимээгүүл болчлаа тийм. Ер нь бол тодорхойлцсон. Зарлыг гэхээр тэгэхээр нөгөө нурж унах гэж байгаа байшин амар их байгаа байхгүй. Тэгээ зарж чадахгүй. Тийм л байна. Тийм учраас энэ бол бас зүгээр бид нар би бол тэр бас нэг хэсэг газар хөдлөлөөр бас нэлийн занималдж ирсэн тийм. Тэгээд Кобигийн газар хөдлөлийн дараа бас газар орон нутгт дээр нь очиод ингээд уулзаад юм судлаад явж байхад бол ер нь бид нэр гамшигыг нэг өдөр ирнэ гэж тооцоолж тэрэнд бас тодорхой хэмжээний арга хэмжээ авч явахгүй бол энэ бидний энэ одоо том яриад байгаа систем маань тэгээ бас ирээдүйн бас эрсдлийг дагуулах тийм бас юутай шүү гэдэг хэлмээр энэ сүүлийн үед баригдж байгаа ингээ байшингуудыг харахад яаж нэхэр одоо хамгийн сүүлийн үеийн тий одоо энергийн хэмнэлттэй тий дулаан алдагдал багтай одоо тэр ногоон чиглэлийн ногоон байшингуудын тэр технологиудыг Монгол улсад илүү төлхөө одоо нэвтрүүлж гэмээж нь бид нэр дулааны хэмнэлтийг маш бага юм. Тэгэхээр энэ станцаас түгэж байгаа дулааныг бид нэр маш хэмнэ. Одоо энэ чинь ингээл завсар зайндаа айгүйх ингээл алдагдал явагдал ингээл бид нар дээр ингээл амьдрал дээр юм гараад ирж байгаа тийм. Тэгэхээр орон сууцыг тойрсон бол өнөөдөр айгүй чухал асуудлууд байгаа. Тэгээд зүгээр надад биш үү би сүүлийн одоо нэг 20 гаруй жил одоо энэ орон сууцаар ажиллаж байгаа хүний хувьд ингээ ажиллаж байхад төр засаг солигдох болгонд хүн гарч ирээд шинээр орон сууц ярьж эхэлдэг. Тэгээд тэр ярьсан юм нь ерөөсөө ингээд дараагийн залгамж үе гэж байдаггүй. Тэгэхээр биднэрт нэг юм төгс нэг юм зөв юм нэг юм одоо road map гэж ярьдаг тийм стратеги тийм одоо бодлоготой байдаг. Тэр бодлогоо эхний одоо 4 жилийн тэр засгийн газар юу гэдгийг тэр нь нэг хэсгийг хэрэгжүүлээд дараа нь ингээд явахгүйгээр дахиад нэг шинэ юм бүтээх гээл дахиад нэг хүн бүтээх гээл тийм дахиад нэг онгоц бүтээх гээл ингээд тал талаас үзээд идэг. Айгу хэцүү тийм. Юу нэг засгийн газрын хугацаанд Батулга сайдыг дашторж солигдонгууд зээлийн урьдчилгаа төлбөрч 30-аас 10 хүртэл бууж шít 3 дахь. Ингэж болохгүй шít. Тэгэхээр зүгээр миний бодлоор зүгээр орон сууц бол ер нь өөрөө хүний амьдралын айгүй чухал хэрэгцээ. Тэр тусмаа Монгол улс хамгийн чухал 70% тий 70% гэр хороол байгаа учраас энийг улс төрчдийн битгий тоглоом болгооч тий. Тэр нь одоо боцохгүй ш дөрөв хүүхэдтэй байлгээд. Яг зүгээр хийж байгаа орлогыг бол одоо би учиргүй шүүмжлэлтэй хандмааргүй. Гэхдээ энийг их үнэлэлтэй, урт удаан настай нэг удаа улс төрийн сонгуульд авахын тулд хийдэг арга хэмжээгээ битгий болгооч. Ард түмэн чинь тэр дугаар хорооны доржгоос чи өнөөдөр юу болж байгааг ухаантай гэгч нь хараад ажиглаад сууж байгаа. Ядаж моргшин калькуляторт оруулаад үзэх хэрэгтэй байхгүй. Класс сууж байгаа байхгүй. Тийм учраас энэ дээр бол бид нэр сая бол одоо өнөхөр 30% асуудал яригдж байна л да. Тэгэд эхний 30% одоо урьдчилгаа төлбөр ер бол одоо залуу гэр бүлд бас л хүндрэлтэй асуудал байх болов гэсэн би бодолтой байгаа. Тэгэхээр сая би Монгол Катарын парламентын бүлгмийн ахлагчийн хувьд Монгол улсын их хурлын 3 нэр бүхий гишүүд бид Катар улсын парламентын урилгаар Катар улсад 5 хоногийн ажиллая гэдсэн л дээ. Яг тэнд орон сууцны асуудлыг яаж шийдсэн бэ гэхээр Катар улс бол дэлхийд өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдож байгаагаар бол дэлхийд нэгдүгээрт орсон байна. $101 мянган. Өнөөдөр монголчууд бид $4,000 гаруй байна шүү дээ. Тэгэхээр бол урэг байгаа. Тий. Энэ газар тэнгэр шиг ялгаа байна. Гэхдээ яг зөв юмыг бол бас сайхан зөв хөгжиж байгаа газрынхаа баялагийг ард иргэдэд зөв хүртээж байгаа би нэг улсын жишээл хэлэх гээд байна л та. Тэгэхээр шинэ гэр бүлд бол
шууд газрын улсаас нь олгож өгд юм байна. Орон суу тэр хувийнхаа сууц байр гэж одоо мөнгө өгд юм байна. За тэгэхээр бидэнд ижилхэн зүйл олон байгаа байхгүй юу? За нүүдэлчин бол одоо тэр Арабын Бедуин гэсэн гаралтай нүүдэлчд юм байна. За бид бол одоо бас нүүдэлч удамтай. За газар доорх баялаг бол хоёулаа ижилхэн байна. За илүү юмгүй бол одоо бид асар их газар нутагтай хүн ам бас ижилхэн цөөхөө. Тэгэхээр бол уул уурхайн баялагаас орж ирж байгаа хөрөнгийг одоо шудраг зөв хуваарлт хийж явах юм бол бид бас тэгээд шийдэж явах болцоо боломж нь бас байгаа юм байна гэдгийг би бас одоо бас хэлмээр байгаа. Тэгээ үнэхээр тэнд бол их одоо зөв шийдэлтэй экологийн одоо ухаалаг орон сууц байсан байна л да. Жишээл орон сууцныхаа цонхыг барихдаа цонхыг хаашаа харуулахыг бол хизээш наран тарлал руугаа харуулах юм байна. Одоо байнга хойшоо харуулдаг. Яагаад гэвэл халуун одоо дулаан алдах асуудал байна. За мөн одоо ханын одоо зузаан нэмгэн гэдэг чинь одоо тэр халуун газар бол одоо хөрөнгө бол мэдээж бага орно. Тэгэхээр гих мэт одоо орчин үеийн шинэ технологиг ашиглаад бас орон сууцчдын асуудлыг их зөв шийдэж байгаа юм байна. За газар хөдлөлтийн асуудлыг одоо та хоёр сая дурдлаа. Сычуанд газар хөдлсөн шүү дээ. Тэрний дараа Хятадын засгийн газар Сычуанд зөвхөн Канад модон барилга бариулж байгаа. Канадаас маш их мод мэрэгжилтэн барилгачд нэрээд одоо бол тэнд бетонын байшин байхгүй гэж. Тэгэхээр одоо бид барилгын шинэ стандарт одоо яг Канадын стандартыг бол одоо авцсан шүү манай. Тий. Канадын стандартыг бид одоо үнэхээр цаасан дээр байгаа юмгаа одоо яг амьдрал дээр хөрсөн дээр бол одоо буулгах зайлшгүй шаардлага. Улаанбаатар хотын одоо ер нь дийлэнх барилга нь одоо хуучны барилга байгаа. 50 гаруй жил болсон. Ер нь бол одоо бас газар хөдлөлтийн асуудал бий боллоо гэхэд бол аюулын одоо нөхцөл байдал бий болоход одоо юм байгаа. Тэгэхээр эргүүлээд энэ байшингуудыг одоо буулгаад оронд нь одоо ямар хэмжээний орон сууц барих вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод газар бага байгаа. За тэгэхээр өндөр байшин барина гэсэн одоо энэ барилгын компаниудын тийм ашигын сонирхол яваад байгаа юм л. Улаанбаатар хотод газар бага байгаа биш. Улаанбаатар хот өөрийнхөө газар нутгийн 10 хүрэхгүй ашигладаг юм билээ. Зүгээр л энэ дөрвөн уулынхаа дундаас тэлж зам барих гэсэн юм байна. Тэгэхээр өнөөдөр яг одоо хорооллууд маань бол одоо үнэхээр давчин байгаа. Хүүхдийн одоо тоглоомын талбай авахгүй. За барилгууд бол одоо үнэхээр биеиндээ шаваарлаад барьсан. Тэгэхээр өндөр барилга биш. Бид бол альхоор одоо яг газар хөдлөлтийн нормыг хангасан харж амжих хэрэгтэй. Баруунд бол одоо 2-3 давхар байшин бол одоо хамгийн одоо тогтцоод байшин байд юм байлаа шүү дээ. Тэгэхээр өндөр байшин барьснаар улс хөгжиж гэнэ гэсэн ойлголт бол одоо хөөчний болсон гэдгийг л хэлмээр байгаа. Улаанбаатар одоо өөрөө тэлэх ёстой л да. Тэгэхээр яг инаанч нь бол энэ онгоцоор юутай Улаанбаатарын газрын дарга мөнхөчөр гүшүүн бидгуруу Улаанбаатарын газрын зургийг авдаг онгоцсон сууж нэг өглөө үзсэн. Тэгэхэд Улаанбаатарын газар бол одоо ийм том газар байлаа гэхэд ердөө энэ алюминий зураг шиг юм дээр бид амьдарч байгаа юм билээ. Ингээд тал тийш нь салаас баахан зам тавьж замын одоо эцэст одоо юу гэдэг 10-20-30 км-ийн цаана маш олон байшин барих газар байгаа. Одоо нэг үеийг бодоход дид үтц бол төвлөрсөн биш байхаа болж маш хямдарсан байгаа. Одоо энэ өмнө говьд баахан уул уурхайн компаниудын кемпүүд байгаа. Дотор нь ороод үзэхэд маш тохлоо яг Улаанбаатар шиг. Төвлөрсөн дид үтц байх нөхөр байхгүй. Бүгд автономны байгаа. Нэг хэсэг тосгоны бүтэц байна, нэг байшингийнх байна. Тэгэхээр бол Улаанбаатарын ирээдүйн хөгжил бол хотоосоо гарах. Хотоосоо гарчиж улс юу хийж хөөхөд зам тавьж хөөрхтэй. Зам бол одоо хувийнх биш. Зам бол маш үнэтэй байдаг учраас. Тэгээ сая одоо Ярмгийн дэнж дээр одоо үндэсний үйлдвэрлэгч компани одоо аль компани залуучуудын орон сууцны хорооллыг барьж эхэлж штэ. Тэр бол одоо бас үнэхээр уулуурхайн баялагаас орж ирж байгаа хөрөнгө үндэсний үйлдвэрлэгч том компани корпорациуд тэгэж одоо нийгэм руугаа хандсан, ард иргэд руугаа хандсан, монголчууд руугаа хандсан ийм зүйл явуулах юм бол одоо мэдээж дэмжмээр л байгаа. Түүнээс ш одоо гадаадд тэгэл одоо тэр Лондонд үнэтэй сууц худалдаж аваад тэгэл казино 100 саяар одоо шидлээд байвал энэ бол одоо байж болохгүй асуудал. Бас энэ уулуурхайн баялагчин яхахгүй одоо монголчууд бидний өмч. Тэгэхээр үүнийг ганц хоёр компани ирэх ашиг биш, нийт монголчуудын ирэх ашигт л одоо нийцүүлэх нь зөв зүйтэй гэж бодож байна. Би нэг юм нэмж хэлэхэд энэ одоо
сая бид нэр төлөвлөлтийн юм ярьж хэлж байна. Чанартай байшин ярьж байна. Гэхдээ тэр нь өөрөө одоо экологид тохирсон дулаан алдагдал багтай. Тэгэхээр ийм юмыг хэвшүүлэхэд зөвөр би ингэж боддгийг санхүүгийн механизмаар дэмжих ёстой юм шиг байна. Өөрөөр хэлбэл яг тийм байшинг одоо хашаандаа сайхан барьчихсан хүн болвол зээлээ харин хөнгөлтэй авдаг. Нэг бол буцаад одоо тодорхой хэмжээний ингийн нөхөн олгоор авдаг ч юм уу тий. Яг ийм маягаар тэр санхүүгийн механизмаар дэмжих юм бол өнөөдөр бие бинийгээ хараад дуурайгаал одоо ямар нэгэн юмар нилээл ингээл тэгэл нөгөө түүхийн нүрсээ түлээд идэг юм бол багасах байна. Яг одоо наадч Солонгост бол тийм билээ шүү дээ. Сеул хотод нарны эрчим хүчийг ашиглаж байгаа орон сууц барихтаа ашиглаж байгаа ийм одоо компани гарах юм бол одоо бас төрөөс санхүүгийн урамшуул дэмжлэг үзүүлэх. Тэгэхээр бид одоо тийшэл явах хэрэгтэй. Газрын гүний дулаан ажиллах хэрэгтэй байна. За салхиныхаа эрчим хүч, нарны эрчим хүч. За тэгээд одоо дэлхийд бол хувийн сууцыг бол одоо ухаалаг сууц гэдэг смарт хаус гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр гэр доторх дулаан, гадна одоо агаарын температур ямраас шалтгаалаад өөрөө автоматар тохируулаад явах. За энэ бол яг ер нь бол шинэ технологи байгаа юм л да. Бид бол зайлшгүй ийшэл явах хэрэгтэй. За тэгээд үнэхээр одоо бид Канада улстай бас олон талын одоо харилцаа их өргөжж байна. Тэгэхээр энэ одоо түншлэлийг ашиглаад яг харахгүй Канадаас одоо энэ технологиг модтой хамт одоо оруулж ирэх нь л одоо хамгийн оновчтой асуудал болов шүү. Угаасаа хувийн хвшил бол хийгээд хэрэгжсэн. Налаахын наан маш том 3500 айлууд барьж байна. Нисхийн тэнд айлууд нь байшин бариа орцсон маш дулаахан, маш бага дулаан хэрэгэлдэг. Хөдөө баригдж байгаа сургууль цэцэрлэг эмнэлгүүдийг бүгдийг Канадаар барья. Яагаад гэдэг нь сайн амьдралаас бас болоогүй. Нөгөө Канада байшингийн юм дээр барилгын компани тулгай хийж чадхаа бичиж байгаа. Орох орцсон тодорхой, хэдэн мод зураг нь тодорхой. Тэр компани ашиг тодорхой. Тэгэхгүй бол одоо зэрэгэлдээ 2 сумд барьж байгаа цэцэрлэг 2 өөр үнэтэй шүү дээ. Яг адилхан квадраттай цэцэрлэг. Нөгөө мөнгө гэдэг арга нь маш нарийн болсон. Зураг зохиохосоо эхлээ эдсээр байгаа. Яг 2 адилхан зардалтай цэцэрлэг 2 өөр үнээр улс хөдөлж авч байгаа байхгүй. Канада байшин дээр бол юун дээр гол хожил гараад байгаа гэхээр тээврийн зардал дээр маш бага юм тээвэрлж байгаа. Арама тээвэрлэн, ОСБ-гээ тээвэрлэн, шилүү хүн болж ин дарахгүй. Тэгэл чиний квадратын үн тэд, чиний ашиг тэд 400 мянгаар байшингаа худалдаж авнаа л гэхэд яг л 400 мянгаараа барьчаад ашигтай байж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө зардлыг хянах одоо хамгийн сайн арга байгаа. Үр дүнд нь 30-40 жил засвар шаардахгүй барилгатай. 12 сумд 1 квадрат нь сая 500 мянгаар орсон цэцэрлэг байна. Хажууд нь 1 квадрат нь 400 мянган 5 багийн төв байна. Цэцэрлэг нь ус гоожоод ингээд хан нөгөө хуучин барилга шиг дээврээс усаалдаад эхэлсэн. Ашиглалтанд ороод сар болоог байгаа. Нөгөөх нь ямар ч алдаа байхгүй. Яг л стандартын дагуу барьсан. Ийм хоёр ялгаа байхгүй. Хоёр одоо өнгөрсөн зууны технологи, нэг нь товлогоор өрдөг, нэг нь одоо Канадад бас 100 жил болсон технологи. Ийм учраас бол бид нар моргожоор юу дэмжих вэ? Ер нь явж бүх юмны юм чинь санхүүжилт байгаа. Санхүүжилтаа өгөх нөхцлөөрөө барилгын салбарыг удирдах болж байгаа. Манайх одоо модон байшин гэхээр бас хүмүүс сэтгэхүүн бас нэг тийм барьер байх шиг юм галын аюултай. За тэгээд модон юм бас тоосхон байшингаа үн хөрөхгүй гэх мэт жишээд. Тэгэхээр орчин үеийн модон байшингийн технологи чинь тэр одоо жишээл модын чинь гал төсөртэй болгодог тусгай бодисоор бүрэгдсэн байдаг. За тэгээд Америкт бол одоо бүр 200 гаруй жил болж байгаа модон хаус байж штэ. Тэгэхээр бол ямар ч одоо газар хөдлөлтийг төсвөрлээд гарах. За гал усны аюулыг гарах тий нурж унлаа гэхэд модон юм ингэж ундаг. Тэгээд доор нь үргэлж хүн хорогдох зай үүддэг юм байна л. Сая Фукушимаг та нар харсан баг. Байшин бүтнээрээ урсж байгаа штэ. Фундаментаас салцсан, шалттайгаа. Тэгээ бүхэл бүтэн байшин тоглоом юм шиг ингээ урсаа. Тэр бол ямар одоо сайн бат бөх баригдсныг харуулж байгаа. Японд бол байшингууд нь бүгдээр нөгөө байшингаар нь үйлдвэрлэдэг болсон шүү дээ. Бүр нэг бүтнээр нь хийдэг болсон. Яг зүгээр сая бид нар нэг баахан ерөн зүгээр тийм үр дүнтэй боломжтой хувилбарыг ярих гад бас нэг бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа юм шиг бас хүмүүст ойлгож магадгүй те. Гэхдээ зүгээр ер нь энэ моргижийг тойрсон хамгийн амьдрал дээр хэрэгцээтэй юмын талаас нь би бол Канад байшин ярьсан би тэг төндлөө гэж ойлгож байгаа те. Тийм би бол
барилгын компаниудыг сахилгажуулах гэдэг байгаа. Тий, яг зөв. Өвөр хангаа туршаад үзсэн. Одоо бүх газар хэрэглэхэд болно. Яг л өвөр хангаа бол дундаж аймаг байгаа. Улаанбаатараас олзгцсан займаа, Баруун аймгаас бол ойрхон л та. Тэгэхэд тийм мөртөгтэй гарч байгаа бол тийм мөртгөр л байшингаа аавна гэдэг захиалгыг моргжийн зээл авсан өхнөш. Би чамаас 400 мянгаар байшин аавна. Барьж өгвөл чамд өгье, өгөхгүй бол би дараагийн компанид явуулаа. Тэрнээс одоо барилгын компаниудын үнэхээр болохгүй байна. Цемент үнэтэй байна, арматур үнэтэй байна, сая 500 гарч байна. Би энэс буухгүй гэдэг ах юм. Тэр компанид дампуурах хэрэгтэй. Моргжийн нөхцөл дотор багтж байгаа компаниуд цаашаа өрсөлдөнд явах хэрэгтэй ш. Тэрнээс одоо бүгдээрнгийнх нь амд ороод үнийн зөвшөөрөд байх юм бол удахгүй 3 сая төгрөгийн квадратын үнэтэй байшин авахаас өөр аргагүй болно ш. Тэгэхээр моргж өөрөө бүх юмны үндэс байгаа. Хоёр дахь зах зээлийн санхүүжүүлэгч ямар шаардлага тавина? Тэр шаардлага бол өөрөө улсын бодлого болж хувирж байгаа. Одоо зам барилгын яам бодлого гаргалаа юу ч гэдгийг нэг юм яриад тэр бол хинт сонин биш байхгүй. Тэгэхээр барилгын сайдын ярьдаг амны зугаар гаргадаг юм болж байгаа. Санхүүжүүлэгчийн шаардлага тавиад чиний байр үнэтэй цемент, үнэтэй арматураар барьсан байр чинь сая төгрөгөнд багтнаа. Үгүй бол чи борлуулж чадахгүй. Сая төгрөг байх юм бол чиний өмнө одоо хязгааргүй том зах зээл нэгдэнэ. Эсвэл би хашаандаа байшин барихсан Канада модон технологиор яг стандартын шаардлага нэт надад зээл өгөөч. Би сая төгрөг хэрэггүй. Надад 400 мянган төгрөг байхад болно. Би 40 квадратын орон 100 квадратыг барил л да. Олон өрөөтэй, олон амбултай манайхан ч олуулаа амьдардаг юм чинь. Ийм мэтэр бол барилгын зах зээлийн өөрийн одоо зөв болох процессыг юм. Тэрэн дотор ногоо могооныгоо бүгдийг нь оруулж. Танаа байшингийн дулаан албачлал ийм байна. Үндсэндээ халуун сав шиг байшин байл л да. Маш бага дулаан оруулчихсан тэгээд тэр мос шигтэй. Амьдарч. Зүгээр одоо жишээлбэл зүгээр нь гэр хорооллын нэг иргэн. Тэг өнөөдөр одоо сайхан одоо тогтцсон байгаа шүү дээ. Одоо 30 40 жил амьдарсан. Гэхдээ тэр хүн одоо тэр хашаага барайл одоо тэр орон сууцны өндөр орон сууцанд орох сонирхол байна уугүй гэдэг бас өөрөө хүний хувийн сонголт шүү дээ. Тэгэхээр зүгээр бид нар бол сайн нэг судалгаа хийж үзсэн. Тэгэхээр хүмүүсийн нэлийн хэсэг нь бол өөрийнхөө хашаанда байгаа тэндээ сайхан байшин барья гэдэг бодолтой байдаг юм. Зээл хэрэгтэй. Тэгэхээр биднэрт бол зээл хэрэгтэй. Зээлээ болоод жишээлбэл одоо өөрийнхөө орлого тааруулаад багаар авъя. Жишээлбэл бид нар эхлээд бол энэ асуудлаа шийдчихье. Тэгэхээр ерөөд дэлхийд бас яг энэ бага орлоготой иргэдээ амьдрах сөхцлийн сайжруулдаг нэг чухал юм бол энэ жижиг зээлээр үе шаттай болгодог ийм бас систем байна. Тэгэхээр яг энийг бид нар бас тэр орон сууцны жижиг зээлийн судалгаа хийгээд тэгээ гарын авлага гаргаад олуулсан санхүүгийн корпорацтай хамтраад тийм гарын авлага хийгээд бас нийлэн юм зохион байгуулсан л да. Тэгэхээр орон сууцны нөхцөл сайжруулах зээл гэж бүр английн зээл байгаа шүү. Английн зээл байгаа тий. Тэгэхээр яг энэ яаж юм хэр хүмүүс өнөөдөр нэг жижигхэн байшингаа сунгаад барьцдаг. Тэгээд сунгаа барьчаад тэрнээ сэтгэл хангалуун болдог. Хүүхдэн том бороод ирэн дахиад давхарладаг ч юм уу тий. Тэгэхээр ийм хэлбэрээр яг ер нь бол зүгээр нь айгүй орон сууцтай болцсон одоо барууны хүүхдүүдтэй ч гэсэн ярьж байхад бол дандаа л би чи ихэд ийм байсан ш. Тэгээд би ингээд сонгоцсон ш. Ингэсэн ш. Тэгэл иймэрхүү маягаар явж идэг. Тэгэхээр нөгөө бид гівгэнт нэг одоо нэг юмд орох бас сонголт байж болно. Үгүй бол өөрийнхөө нөхцөл тааруулаад үе шаттайгаар орон гэрээ сайжруулах. Энэ бол бас орон сууцны моргижийн нэг төрөл. Ажил хийдэг завгүй хүн бол тэр гинт шууд байранд ордгийг сонгох байх. Завтаа одоо хашаанда байшин барих цагтаа хүн бол нөгөөтгөө сонгох байх. Тэгэхээр нөгөө моргижийн багц өөр хэдэн зуун янз байдгийн учир бол тухайн өрхийн амьдралын хэв маяг, орлого одоо бүхэл юмд нийцсэн. Одоо ингээд бид нар хоёр дахь зах зээлээ томруулаад эхлэхээр нөгөө анх дахь зах зээлийн моргижийн төрлүүд олшрох байх. Хинч банк руу ороод ирсэн. За танд бол энэ таарах юм байна гэж ингэж санал болгодог нөгөө олон менютэй рестораны хоол шиг. Яг одоо боломжийн нөхцөл боломжийн л одоо бэлдэж өгөх юм бол энэ бол цаашаа өөрөө зах зээлээ чамд өөрөө өөрийгөө аваад явчих. Одоо манай Чингэлтэй дүүргэд бол зарим айл өрхүүд гудмаар нь цэвэр бохир усны шугам тавьсан байхад өөрөөсөө болцоотой айлууд нь боловсон жорлон тавьж эхэлж байгаа байхгүй. Нилээ олон айл одоос хийдийн ажилттай биш одоо манай Чингэлтэй дүүргийн 17 8 дугаар
ороод бас Дамдарчгийн хийдийн ажуудлын нэг 10-аад айл бас тэр ямар байгаа төслөөр холбогдсон шүү. Тийм. Хашаанда Энэ бол одоо яг болцоо боломжийн өхөн бол одоо хүмүүс хийж одоо юм харагдаад 90 онд батлагдсан тий орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого гэж яг тэрэн дээр одоо бид нар ажиллаж исэн. Тэгээд төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого гэдэг. За цаг болж байна. Орон сууцны сэдв бол одоо дуусахгүй. Тэр хэлэх үү. За маш урд. Тэр бодлого дотор нэг юм байдаг байхгүй юу? Төр бол иргэдэд орон сууц өгдөг биш, орон сууцтай болох нөхцөлийг хангагч байна гэж заасан байдаг. Хангаж хэдсэн тэгэл моргожол өгсөн шүү. Тэгэхээр тэр боломж нөхцөлийн одоо бүрдүүлэгч байна гэсэн. За манай өнөөдрийн яриа ингээд энэ хүрээд өндөрлж байна. 1 минут дууссан. Сая надад сануулсан. Тэгээ эх 7 хоногийн 5 гарагт 9:21 цаг 20 минутаа дахин уулзлаа. Түр баяртай. Манай өнөөдрийн асуулт бол энэ 4 хүүхэдтэй айд гэдгийг бол 276 хүн буруу гээд 56 хүн зөв гэж байна. 4 хүүхэдтэй залуу гэр бол одоо байж байх боломжгүй маа. Тэгээд энэ дэлхийд байхгүй шаардлага тавьдаг засгийн газар бол болох хэрэгтэй. Харин дэлхийд байдаг олон шаардлагыг тавиагүй байлээ. Тэр дулаан байшин жорлонтой байх, дотор болсон жорлонтой байх гэх мэтийн. Тэгэхээр энэ бол одоо бодлогодоо залруулга оруулах хэрэгтэй болжээ. Сонгуул бол болоод өнгөрнө. Сонгуулийн дараа тэр насныхаа сууцтай болох гэсэн моргожийн хэрэгцээ бол үргэлж хэвээрээ байна. Тэр хүртлээр энэ нэг зах зээлээ нураачихгүйгээр явмаар байна. Ардын намын засгийн газрынхаа. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлж байна. Түр баяртай.